Шийдэж байгаа асуудалтай холбогдуулж Монгол Улсын ерөнхийлөгч байр суурьаа илэрхийлнэ. Эрхэм улсын хурлын дарга ерөнхий сайд эрхэм гишүүдийн үдшийн амгалан айлтгая. Тэгэхээр улсын хурл гэдэг бол Монголын төлөө зөвшөлдсөж, ойлголцож асуудал шийддэг газар. Өнөөдөр энэ яригдж байгаа асуудлаар их хурл дээр шийдвэр гаргах тухай ярьж байгаа. Ер нь монголчууд мэдээж бие биенээ дэмжиж бид нар урагшлах хэрэгтэй. Бид нар бие биенээ маажаад, бие биенээ муулаад, бие биенээ дийлж байгаа мэт дүр үзүүлээд урагшилж чадахгүй л. Сүүлийн үед гарч байгаа энэ задрал, хагарал, үзэн ядалт энэ бүхэн бол үнэхээр Монголын эмгэн л болчиход байгаа. Би энэ асуудлаар 7 сарын 10-нд наадмын өмнө үндэсний телевизэд өгсөн ярилцлаганд маш тодорхой байр суурьаа илэрхийлжсэн. Энэ асуудлыг энэ улсын их хурл бүрэн эрхэн баталгаажаад эхнийхээ өдрийн хуралдаанаар авч хэлцэх ёстой гэж. Би энэ их хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд нэг ч өдөр алдаж болохгүй, засгийн газрын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд нэг ч өдөр алдаж болохгүй гэдэг байр суурийг барьсан. Энэ их хурл засгийн газар 90 оноос хойш хамгийн хурдан бүрэн бүрэлдэхүүнээр бүрэлдсэн их хурл засгийн газар болсон. Одоо 7 сарын дараа ярьж байгаа. Тэгээд энэ ярьж байгаа, гаргах гэж байгаа шийдвэр бол Монгол улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй юм шийдвэр харагдаж байна л. Би шаардж байсан улсын их хурл нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Тэр засгийн газрын ерөнхий сайд, тэнд одоо шийдвэр гаргасан бүх улсууд, тэр ирсэн бичиг, тэр одоо бүх талаасаа суугаад нээлттэй ярилцъя. Шууд ард түмнийхээ нүдэн дээр шууд дамжуулах хэрэгтэй. Нээлттэй сонсгол хийгээгүй. Би нээлттэй сонсголын талд байгаа. Үнэхээр тал талаасаа ярилцъя. Тал талаасаа ярилцаад тайлбараа өгөөд асуудал тодруулаад байхад бас тодорхой хэмжээний ойлголцолд олонх нь хүрэх байх гэж бодож байна. Тэгээд энэ нээлттэй сонсгол яваагүй. Тэгэхээр засгийн газар бүрэлдэхүүнгүй Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар маш хурдан хэлэлцэж тэр шинэ дүрм журмын баталж шинэ удирдлага томилох энэ 51-ийнхаа эрхийг хэрэгжүүлэх ёстой. 51 нь 51 шиг байх ёстой. 49 нь 49 шиг л байх ёстой. Хууль дүрм зөрчсөн байдгийн болвол тэр хууль хяналтынхаа байгууллагаар шалгуулад шийдвэрлэх хэрэгтэй гэдэг ийм л байр суурь баримталж байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн байдал ямар байгааг бас энд товчхон хэлэх нь зөв байх гэж бодож байна. 1978 онд нээлттэй хийжсэн тэр үед энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа 30 жил ажиллана гэж тооцож ирсэн тэр үеийн мэргэжилтнүүд. Өнөөдөр 39 жилдээ явж байгаа. Эрдэнэт үйлдвэрийг төрсөн санхүү, өр зээл, янз бүрийн маргаан бараг 600 орчим сая долларын асуудал байна. Эрдэнэт үйлдвэр 39 жилдээ явж байгаа учраас тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт маш их шаардлагатай байгаа. Ойролцоогоор хагас тэрбум долларын хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байна. Өмнөхийн хэмжээнд ажиллахын тулд гэж. Одоо 9 жил илүү ажилласан. Одоо энэ үйлдвэрийн хаалт хөгжлийн тухай ярих цаг болцсон байна. Энэ хаалт хөгжлийн тухай хуулигээд зарим их хурлын гишүүн санаачилсан сураг сонсогдсон. Ийм л байна. Ойрын 10-аад жил энэ үйлдвэр бол үнэхээр тэр өр зээлээ төлөөд тэгээд цаашаа яаж явах вэ? Эрдэнэт үйлдвэр сайлын үнэ гэдэг үнэхээр энэ тал нутгийн өвсөнд явсан тийм тарган чадaltaй сайлын үнэ байсан цаг бий. Одоо бол эмчилгээ тэжээлийн цэгт очсон. Одоо бол хөгшөрсөө. Одоо бол дэмжлэг хэрэгтэй. Одоо бол энэ үйлдвэрт тордолт хэрэгтэй. 6,000 хүн ажиллаж байгаа. Гэр бүлээр навч үзэх юм бол цаана 5 хүн байна гэвэл шууд 30 гаруй мянган Эрдэнэт үйлдвэртэй шууд холбоотой байдаг. Шууд холбоог нь дахиад тэр 100,000 гаруй хүний бараг 60 хүн Эрдэнэт үйлдвэртэй л холбоотой байдаг. Дэлхийн бүх улс орнд тулгамддаг энэ асуудал удахгүй Монгол тулгамдах гэж. Хамгийн том уурхаан авч явж исэн одоо тэр эрдэс баялаг нь дуусвал тэнд байгаа тэр 100,000 хүний хөв зээ яах вэ? Ийм хүндрэлтэй асуудал энэ Эрдэнэт үйлдвэр дээр тулгамдж ирж байгаамаа.
Би энд Эрдэнэ төлөвлөрийн 51-ийг эзэмшиж байгаа нөхдүүд тэр 49-ийг авсан гэж байгаа тэр нөхдүүдэд шаардлага тавих ёстой гэдэг дээр байр суурь нэг байна. Эрдэнэ төлөвлөрийн дансыг шилэн болгох хэрэгтэй. Харамсалтай нь шилэн дансны хуулийг манай өнөөгийн эрх баригчид хөдлөхгүй байгаа юм л да. Хуулийг сонгож хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр энд нэг л их хариуцлага шударга эсэрж байна. Та бүхэн гарч ирээд хуулийг сонгож хэрэгжүүлдэг болж байгаа шүү дээ. Шилэн дансны хуулийг мөрдөхгүй байгаа шүү дээ. Нийт албан тушаалтнуудын 60% нь өнөөдөр мөрдөхгүй байна. Та бүхэн миний өргөн барьсан тэр сонгогдсон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох хуулийг хэлэлцэхгүй байна. Үнэхээр хариуцлага шударга ёс бий болгоёг бол хуулийн л бий болгох ёстой. Хуулийг ингэж сонгож хэрэгжүүлэх тухай асуудал байхгүй. Эрдэнэ төлөвлөрийн тэр худалдан авалтыг бид нар шилэн болгох хэрэгтэй. Хаанаас, дотоодоос ямар бүтээгдэхүүн, ямар үнээр авч байгаа. Хүн бүхэн ороод шууд интернетээр ороод харцдаг, фэйсбүүкээр ороод харцдаг. Тийм боломжтой байх ёстой. Эннийг бид шаардах ёстой. Эрдэнэ төлөвлөр дээр олон улсын стандартад нийцсэн засаглал байх ёстой гэж шаардах ёстой. Эрдэнэ төлөвлөр дээр жил бүхэн олон улсын стандартын дагуу аудит хийж явах ёстой гэж шаардах ёстой. Эрдэнэ төлөвлөрийн энэ 49-51 дээр байгаа энэ нөхдүүдээс бид нар Эрдэнэ төлөвлөрийн хаалт хөгжлийн асуудал дээр бодлого оруулж иргэж шаардах ёстой. Одоо Монголд 100% хүрээд ирсэн бол Эрдэнэ төлөвлөрийнхаа зэсийг Монголдо хайлуулнаа. Одоо энэ дээр зэс хайлуулах үйлдвэрээ барь гэж бид нар шаардах ёстой. Зэс хайлуулах үйлдвэрээ түшгэлээд зэсээр юм хийдэг үйлдвэрүүдийг байгуул гэж шаардах ёстой. Нэмж ажлын байр бий болгоо. Эрдэнэ төлөвлөр дээр тэр Эрдэнэтийн баялаг нь дуусаад ирэхэд бид нар өөр шинэ үйлдвэрүүдтэй болцсон байх ёстой. Энэ бодлогыг бид нар одоо ярьж явах ёстой. Эннийг бид нар энэ 51 49 гэж байгаа нөхдүүдээс шаардах учиртай гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр энэ шаардлага, энэ зүйлүүд өнөөдөр явахгүй байна л да. Би өнөөдөр энд орж ирж байгаа нь үнэхээр Монголынхаа төлөө санаа зовсондоо л орж ирж байна. Өнөөдөр Монгол улсын парламентаас гарах шийдвэрийг та бүхний үгээр дэлхий хүлээж авахгүй. Та бүхэн энд маш гой үндэслэл ярьж байгаа, уран цэцэн үг хэлж байгаа, шударга ёс тогтоож байгаа тухайгаа ярьж байгаа. Ингэж хүлээж авахгүй. Дэлхийн нийт нэг л юм хэлнэ. Юу гэж хэлэх үү гэвэл Монголын эрх баригчид энэ хувийн өмчийг нийгэмчлэлээ л гэж хэлнэ. Саяхан энэ 580 сая долларын өрөө төлөх гээд монголчууд хандив өргөж эхэллээ. Үнэт зүйлээ өргөж эхэллээ. Адуу малаа өргөж эхэллээ гэдэг нэг ийм мэдээ дэлхийн нийтээр маш хурдтай явлаа. 200 гаруй удаа давтагдлаа. Тэгээд түүнийг харж байхад Монгол ингэтлээд ордсон байна гэж бичиж байна. Дандаа тийм буруу талаас нь бичиж байна л та. Ийм шийдвэр өнөөдөр та нар гаргахад энэ шийдвэрийн тухай 2 сая дахин бичнэ. Монголын нэрлүү 2 сая дахин довтлоно. Хайрын төрийн шийдвэр болно. Та бүхний хэлж байгаа, энэ тайлбарлаж байгаа тайлбараар хэн ч хүлээж авахгүй. Нөгөө хамгийн муу нэрээр бичнэ шүү дээ. Бүр Монголын коммунистууд гэж бичнэ. Энэ өмчөө нийгэмчилж эхэллээ. Ийм алхам хийлээ гэж бичнэ. Эннээс хэн хохирох уу гэхээр өнөөдөр тэтгэвэр нь хүрэхгүй байгаа, цалин нь хүрэхгүй байгаа, ажлаасаа халагдж байгаа, байрныхаа түрээсийг төлөх гэж зовж байгаа тэр хүмүүс л хохирно. Хохирсоор ч ирсэн. Их хурл дээр улс төржөөд асуудал зогсох юм бол Монголд энэ том одоо асуудал шийдэгддэг гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Яг нь энд бол улс төрийн ийм бас өнцөг бий. Энэ улсын их хурлын чуулган завсарлаад бид нар сонгогчтойгоо уулзах гээд очихоор 49%-ийг асуухаар би өөдөөс нь юу гэж хэлхий? Хураагаад авсан тэрний чинь шударга ёс тогтоосон, улсын болгосон гэж хэлэх гэж хэлье гэж олонхороо та нар ярьж байгаа шийдэж байгаа. Тэгж хэлэхээр зарим улсууд очих чинь алга ташч магадгүй. Гэхдээ зарим улсууд эргэлзэнэ. Хүний нутагт явж байсан, хүний эзэмшилд байсан акта аваад ирсэн байна. Та нар одоо яаж байгаа, булааж авч байгаа юм уу? Дээр үе нөгөө нэгдэлч хөдөлгөөн гэдэг шиг. Хойтон жил очиход хүмүүсийн амьдралд ордоод ирнэ. Хойтон жил очиход Монгол руу энэ шийдвэрийг гаргасан цаг мөчөөс эхлээд харах гэж байсан санхүүгийн байгууллага, эдийн засгийн бүх байгууллагууд үйл ажиллагаагаа зогсооно. Шууд эдийн засаг санхүүгийн олон улсын хориг Монгол дээр тавигдана. Аль нэг улсын засгийн газар шийдвэр гаргахгүй байж болно. Монгол руу зүгэлж яах юм бэ?
Өөрийнхөө бизнесээс булааж авч байгаа улс руу хүний бизнесийг хайрлах уу наадуулчихна. Өөрийнхөө иргэний хөрөнгийг булааж авдаг улс хүний иргэний хөрөнгийг хайрлах уу? Монгол улсын иргэнийг ирээний ченжээс дорд үзэж байгаа байхгүй. Ийм байдлаар хандж байгаа улс руу хөрөнгө орох уу? Ийм байдлаар 10-20 жил явах ийм эхлэл энд тавигдчих. Та бүхний хэлснээр хүлээж авахгүй. Ийм л өнгөөр явах байх. Ингэх юм бол нөгөө Монголд бизнес хийх гэж байгаа, босох гэж байгаа, худалдаа наймаа хийж байгаа, хөөрхий тэр лангууга түрээсэлж байгаа, жижиг дунд үйлдвэр, тэр ресторан, аж ахуй нэгж ажилуулж байгаа бүхэл хүн хохирно. Над руу энэ сошиал хэвлэлээр бас хандж जैन зүрхэн өвдсөн. Гэхдээ энэ одоо баларх нэ. Юу болох бол гэж. Тэгэхээр ийм шийдвэр, ийм байдал руу Монгол улс орох гэж байна. Энэ лүү ийм зүйл рүү бид нар ормооргүй байна. Нэг хүний толгойд одоо буруу бодол орж ирж болно. Гэхдээ тэр бодол Монголын төрийн шийдвэр болох ёсгүй л дээ. Би энд улс төрийн энэ үйл явцад явж байгаа бүгдээрээ дотор нь хутгалцсан хүмүүсийн хувьд би бүр яг үнэн шалтгааныг хэлье. Энэ 65 гишүүн ийм олуулаа сонгогдсон. Энд олон зовлон байгаа мэдж байгаа. Яг үндэ бол энэ бол Эрдэнэтийн 49-ийн ч асуудал биш. Өнөөдөр ерөнхий сайд руу хандаж энэ 65 гишүүн зөндөө олон асуудал тавьсан байна. Зөндөө олон хүн ажилд оруулах тухай ярьсан байгаа. Ерөнхий сайд бол алтан загсны эмгэн биш. Тэр бүхнийг хэрэгжүүлж чадаагүй. Энэ засгийн газарт дургу гишүүд энд маш олон байна. Их хурлын дарга, намынхаа даргад хандаад дургуутсан гишүүд олон бий. 49-оор дамжиж засгийн газар руу орж байгаа. Өнөөдөр энэ дөрвөн заалттай тогтоол гарлаа, засгийн газар хэрэгжүүлэх гэж оролдлоо, хэрэгжүүлж чадсангүй. Тэгэхээр одоо засгийн газартайгаа хариуцлага тооцох гэж. Нууц биш шүү дээ. Би тийм юмны сайд болно, би хууль зүйн сайд болно, би сангийн сайд болно. Дотроо мөрөөдөд яриад явж байгаа улсууд биш шүү дээ. Ерөөсөө 49-оор дамжиж засгийн газрынхаа дон дээр суух юм алхмыг хийж байгаа. Ингэж л эрх баригчид балардаг. Ингэж 65 суудалтай хүмүүс 15 суудалтай болдог. Ингэж засгийн эрх барьж исэн хүмүүс сөрөг хүчин болдог. Энэ улс төрд олон жил явсны үед энэнийг харж байна. Ийм л шалтгаан байгаа. Түүнээс биш энд 49 дээр нэг их айхтар шудраг ёс тогтоох гэж ингэж шийдэж байгаа юм биш. Дараагийн нэг юм хэлье. За уучлаарай. Гişүүд. Энд ямар шийдэл байж болох вэ гэдэг асуудал байна. Гişүүд. За шийдлийн үед. За яах вэ тэр олны олон хүнээ барихгүй ш. Шийдлийг бид нар олон талаас нь ярьж болно. Тэр 51% нь, тэр 49% шийдэл ярьж болно. Үнэхээр энэ дээр Эрдэнэтийн энэ 49 Монголд ороод ирсэн эргүүлээд энэ ард түмэндээ эргүүлээд энэ хүмүүст тэр хувийн тэр хөрөнгийн биержээр өгөх тэр хяналтыг бий болгох энэ алхмыг хийж болно. Би ийм хувилбар бодож исэн. 51-ээс 17 ч гэдэг юм уу? За тэр 49-ээс нь 16. Ингээд 17 16 гэх юм бол 33%. Ийм хэмжээнд хөрөнгийн биержээр зарж болно. Нөгөө хувийнх нь 33-тай байж болно. Нөгөө тал нь 34-тэй байж болно. Иймэрхүү байдлаар бид нар ард иргэдийн оролцоотой, төрийн оролцоотой, хувийн хвшлийн оролцоотой асуудлыг шийдэх ийм боломж байж болно. Ийм зүйлийг ярьж болно. Энэ дээр засгийн газар зуучлаад хамтарч оролцоод одоо орж ирж болно. Энд бас нэг ийм боломж байгаа. 49% Оросын холбооны улсад байхад 51%-ийг ингэж хөрөнгийн биерж рүү тодорхой хувийг гаргах боломжгүй байсан. Ямар учраас тийм боломжгүй байсан бэ гэхээр болгоомжл байсан. Хэрвээ 51%-аас тодорхой хувийг хөрөнгийн биержээр зарах юм бол 2%-ийг авахд нөгөө тал нь 49 болчихоор байгаа. Тийм учраас 49-51-ээс нь аль альнээс нь хөрөнгийн биержээр дамжуулаад ард иргэдийн оролцоог бий болгоод энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж болно. Аль аль нь хоцсон, аль аль нь дэмжсэн, аль аль талдаа хяналттай иймэрхүү маягаар асуудал шийдэх бүрэн боломж байна. Хэрвээ ингэж шийдэх гэж байгаа бол энэ асуудлаар энэ 49-51 гэж байгаа энэ улсууд суугаад аль аль талдаа шийдвэр гаргах талаар ярьж болно. Ярих боломж бий гэдэгт би итгэж байгаа. Би зүгээр энэ хууль зөрчсөн тухай асуудал яригдаад байгаа. Засгийн газар хууль зөрчсөн бол үндсэн хуулийн цэц шийдэх ёстой. Тэнд иргэний хууль зөрчсөн бол иргэнийхээ шүүхээр шийдэх ёстой.
Захиргааны хууль зөрчигдсөн бол захиргааны шүүх байгаа. Эрүүгийн хууль зөрчигдсөн бол эрүүгийн шүүх нь байж байгаа. Тэр хүрээндээ асуудал шийдэх ёстой. Улсын их хурл хууль зөрчсөн эсхийг шийддэг газар биш ээ. Хэлдэгч газар биш. Тэгэхээр өмнө нь их хурл дээр олон удаа иймэрхүү асуудал яригдж байхад олон удаа ийм асуудал яригдж байхад их хурл шүүх бишээ. Их хурл хуулийн байгууллагыг оруулж болохгүй гэд олон асуудлыг буцаадаг байсан. Хөөе гişүүд. Өөрснөө санал гаргаад одоо байр суурийн сонсыг ичээ тэгээ орж ирээд байр сууриа ярихаар нь одоо эсэргүүцээд яах юм. Үгүй хэлчих. Тэгээд үгүй хэлснийхэн дараа саналаа хураагаад дээгхийн дагуу явъя. За хүний зүгээр л хоорондоо ярилцээд бие биенийхээ үгийг сонсоол цаашаа явъя. Яг энэний цаана байгаа үндсэн шалтгаан бол ойлгомжтой шүү дээ. Яг энэний цаана бол эхнээсээ бол атаархал байсан. Эхнээсээ бол улс төр байсан. Эхнээсээ бол энэ зүгээр л нэг төрлийн бизнес болж байгаа. Энд шахалт үзүүлж. Нэг төрлийн бизнес хийх гэж оролдож байгаа хэлбэр байхгүй. Үүний цаана Монголыг бодсон, шудраг ёс бодсон үнэрч байхгүй. Энийг хэлчихье. Тэ. Одоо тэр 20 жил тэнд бизнесээ шахаж байсан, 20 жил тэр шахаг хийжсэн тэр улсууд уучлаарай. Тэр улсуудын хувьд өнөөдөр хэцүү байж магадгүй. Хамгийн гол нь 51%-ийг өнөөдөр 49% орсон учраас 51% дээр өмнө нь байсан тэр олон зүйлүүд илэрнэ гэж одоо сандарч иж магадгүй. Нөгөө нэг хэсэг нь 49-ийг авчих юм бол дахиад шахааны бизнес гарч ирнэ гэж хорхоосч байж магадгүй. Энэ ийм зүйл цаашдаа байхгүй. Монголд ийм зүйл байхгүй. Бид нар Эрдэнэ төлөвлөрийн тэр шахаа, тэр данс, тэр бүхнийг шилэн болгож цаашаа явах ёстой. Тэр 49 дээр би нэг зүйлийг хэлье. Энэ бол Эрдэнэтийн 49%-ийг Оросын холбооны улсаас авчирсан явдал бол үнэхээр Монгол хүн өөрийнхөө өмчид эзэн суухын эхлэл. Өнөөдөр энд ажлын хэсгийн дүгнэлт ярьж байна л да. Оросын холбооны улсын засгийн газар эхнээсээ буруу алхам хийсэн ч гэж яах шиг. Энд Монголын ажлын хэсэг тэр улсын засгийн газрыг дүгнэхгүй. Хоёр улсын засгийн газар хувилдана гэж байхгүй. Гэрээнийхээ дагуу явдаг. Тэгэхээр энэ 49-ийг авчирна гэдэг бол монголчууд өөрийнхөө хөрөнгөнд эзэн суух ийм боломжийг л харуулж байгаа. Өнөөдөр энд байгаа зарим улсуудын толгойд орохгүй. Эрдэнэтийн 49%-ийг худалдаад аваад ирнэ гэдэг ийм бодол орж чадахгүй. 1990 онд монголчууд төмөр зам аваад яваа гэхэд бид чадахгүй, Монгол авч явж чадахгүй гэд үлдээгээд орхиж ирсэн. Одоо бид нар тэр 50-50%-ийнхаа тухай яриад төмөр зам дээр гэрээгээ өөрчлөх гээд ингээд сууж байна. Ийм л өөртөө итгэдэггүй байсан. Энэ 49%-ийг Монголын бизнесмен авчирна гэдэг бол харин Монголын энэ бизнес хийдэг бүх хүмүүст ийм урам зориг өгсөн. Маргааш нь гарч ирээ тэр Rio Tinto-гийн 66%-ийг аваад ирээгээд явах Монголын бизнес гарч болно шүү дээ. Би тийм бизнесийг дэмжинэ. Тэр Петрочайнагийн тэр нефтэн дээр байгаа хувийг аваад ирээ. Тэнд нефтээ боловсруулъя гэдээ явах бизнес гарнаа. Тэрнийг бид нар дэмжих хэрэгтэй шүү дээ. Тэр төмөр замын 50%-ийг аваад ирээгээд явах тийм бизнесмен гарна. Энэ боломжийг харуулж өгч байгаа. Үүгээр энэ бол үнэхээр монголчуудын тэр одоо цөстөө, монголчуудын үнэхээр тэр зангарахтаа, монголчуудын үнэхээр сортоотой явсан тэр үеийг санагдуулах ийм л зүйл. Би энэ талд нь дэмжиж байгаа. Хүний газараас чи шороо атгаад ирсэн бол би дэмжинэ. Хүний газараас үйлдвэр чирээд ирсэн бол би дэмжинэ. Хүний газар байгаа хувийг аваад ирсэн бол би дэмжинэ. Би монгол бизнесмен, монгол хүнийг хизээд дэмжинэ. Ер нь хувийн хэвшил рүүгээ бид нар хувийн хэвшил өнөөдөр 70%-ийг бүрдүүлж байгаа. Манай нийт эдийн засаг баялагын 70%-ийг бүрдүүлж байгаа. Хувийн хөвчлөл рүүгээ дайрна гэдэг бол Монголын сайн сайхан л дайрж яах гэсэн үг. Монголын бие даасан байдал руу дайрж яах гэсэн үг. Хэрвээ иймэрхүү байдлаар цаашаа яваад Монголд өнөөдөр наашаа харах тийм одоо түншгүй болох юм бол Монголд улс төрийн нөхцлөөр Монголын бие даасан байдлаар барьцаалж ярих тийм түнш бол цөөхөн шүү. Ер нь ганцаас илүү гарахгүй баг. Бид нар энэ байдлыг бодож үзэх хэрэгтэй. Та бүхний энэ гаргах гэж байгаа шийдвэр бол олон улсад Монголыг ганцаардуулах юм шийдвэр болно. Энэ Монголын олсон бид бүхний ололт гэж үзэж байгаа 27 жилийн ололтыг баллуурдах шийдвэр болно. Тэгээд Монгол хүмүүс энд түгжигдэж тэр бизнесийн харилцаа, энэ улс орноо өөдөн татах, хөгжүүлэх гэсэн тэр алхам бүхнийг боосон шийдвэр болно. Дэлхийн энэ санхүү эдийн засгийн байгууллага үнэхээр Монголын энэ шийдвэрийг хүлээж авахгүй, дэмжихгүй.
Энэ шийдвэр чинь эргээд Монголын сайн сайхан тавьсан хориг болно. Монголын сайн сайхныг хорьсон хорио болно. Ийм учраас та бүхэн минь бодож үзээч. Ийм шийдвэр гаргахынхаа өмнө Монголоо бодох хэрэгтэй. Тал талаасаа ярилцах хэрэгтэй. Ярилцаад гарах тийм шийдэл боломж байна. Энэ зүйлийг өнөөдөр хэлэх гэж орж ирсэн юм аа гэдгийг энд хэлье гэж бодож байна.